Улсын хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээд 341-р цэцэрлэгийн хичээлийн жилээс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. За тус цэцэрлэг 90 хүүхдтэйгээс 50 орчим нь хөгжлийн онцлогтой бол 15 хүүхэд нь хүнд онцтой учраас тусгай бүлэгт сурдаг байна. Тусгай бүлгийн тухайд хичээлийн шинэ жил эхлэхэд бүгд аав ээжтэй төврүүлэн орж ирж байсан бол хичээлийн жилийн хагаст 3 хүүхэд биедан алхдаг болж, бусд нь ч мөн зогсдог, өнхөрдөг, тоглодог болж хүүхэд бүрт ахиц дэвшил гарсан байна. Үзэгчдээ НТВ сурвалжлах баг 341-р цэцэрлэгээс мэдээллийг өргөж байна. Тэгэхээр тус цэцэрлэгт бол тусгай хэрэгцээт хүүхдүүд дийлэх суралцдаг учраас маш олон төрлийн эмчилгээ үйлчилгээ, сувилгаа бас явагддаг. За түүний нэг бол тус цэцэрлэгт бол ард тархичлаачлан стандартад нийцсэн бассейнтэй гэдгээр онцлогтой. Тэгэхээр энэхүү бассейнд яг одоо бол сувилагч маань бол усан эмчилгээ хийж байна. Тэгэхээр энэхүү усан эмчилгээгээс хүүхдүүдэд тогтмол хийснээр хүүхдүүдийн булчин шүрүүсийн хөгжилд эргээр нөлөөлдөг байна. Манайх усан эмчилгээ гол нь болох дээрээ хүүхдийн булчин чангаралтыг сулруулдаг, дархлааг дэмждэг. Дээрэс нь хүүхдийн арьсны уян хатан байдлыг, ариун цэвэр уян хатан байдлыг дэмждэг учраас усан бассейн бол бусад хэрэгцээт бол умжилт болон Европ эмчилгээнд бол түлхүү хэрэглэгдэж байгаа. Хүүхдийн булчингуудын хөгжилд аягүй их нөлөөлдөг бассейн. Усан эмчилгээ борцайнд оруулж гин, сооттой байнд оруулж гин, бас бассейнд оруулж гин. Энэ бүхэн л одоо хүүхдүүдийн булчингийн үйл ажиллагааг л дэмжиж өгч байна да. Анх эхлээд манайх 14 хүүхэдтэй эхэлсэн. Тэгээд тэр хүүхдүүдээс одоо 6 хүүхэд нь ингээд хөлд ороод яваад ингээд өөрөө бие даагаад яг бүрэн чадвартай явж байгаа хүүхэд нь 3 байгаа. Тэгээд одоо бидний яг одоо ахаад дараагийн шатандаа ингээд юм төвшөөд явж байгаа хүүхдүүд нь бас ахаад 3 байгаа. Тэрэндээ маш их баяртай байгаа. 341-р цэцэрлэг 6 бүлэгтэйгээс 5 нь энгийн болоод хөнгөн онштой хүүхдүүдийн холимог анги байна. Зарим үлдсэн нэг бүлэгт нь хүнд онштой 15 хүүхэд хамрагддаг байна. Тус хүүхдүүдэд эцэгчүүд бүрэн миксэрсэн хоол өгдөгөөсөн тул хүүхдүүд бүхэл хоол иддэггүй байжээ. Зарим одоо олон төрлийн хоол идэх зуршилтай болсон зэрэг олон эерэг өөрчлөлт гарсан байна. Цэцэрлэгийн маань байршил бол ийшээ Чингэлтэй дүүрэг байна. Баянгол тэгээ Сонгоо хайрхан дүүргийг 3 дүүргийн одоо ер нь бол уул зур дээр баригдсан учраас Чингэлтэйгээс хүүхдүүд орж ирэхэд зөөхөд бас ойролцоо. За Баянгол дүүргээс маань хүүхдүүд ирж гин. За Сонгоо хайрхан дүүрэг за бүр Сүхбаатараас ч гэсэн ирж байгаа хүүхдүүд байна. Тэгээд онцлог нь бол бассейнтэй, бас эмчилгээтэй, тэгээд газаарчилсан сургалтад явагддгаараа бас танах ингээд давуу талтай байгаад байна гэд эцэгчүүд бас хүлээлттэй сэтгэл хангалуун байгаа. За манай анги болохоор нийтдээ ер нь 19 хүүхэдтэй. Тэрнээс 2 нь болохоор онцгой хүүхэд байгаа. Нэг нь болохоор аутизм, нэг нь болохоор ерөнхийдөө доод модны сорилттай буюу нэг давхарсан онштой гэж явдаг. Би болохоор аутизмтай хүүхэд болохоор тоглоомын аргаар нэг ганцаарчилсангаар явдаг хөвчлэн. Яг адилхан эцэгчүүд өөрөө нүгж явуулаад та ингээд давтуулаарай өнөөрөө хүүхдээ би ийм хичээл ингээ орсон үйл ажиллагаа орсон та нэг гэртээ та давтуулаарай гэдгээр эцэгтэй бас хамтран ингээ ажиллаа. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн стандартад нийцсэн цэцэрлэгтэй олсон нь олон гэр бүлд итгэл найдвар өгчээ. Эцэгчүүд багш нар хүүхдүүдийн төлөө хамтран ажилласнаар хүүхдүүд хичээлийн шинэ жилийн төгсгөлд өнөөдрөөс жил ахицтай яж олон ур чадварт суралцах боломж харагдаж байлаа.